Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу? Эрхэм үндэт үзэгчдээ Шинжээчийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Голомт Капитал үндэсний компани зүгээс Монгол улсын олон улсын зах зээл дээр $10 илэрхийлэгдэх бондуудын талаар ярих болно. Өмнөх дугааруудаар бид бүхэн төгрөгийн бондуудын талаарх, мөн дотоодын зах зээл дээрх компани төгрөгийн бондуудын өгөөж хэр байдаг, бусад хүүнүүдийн талаар ярьж ирсэн. Тэгвэл өнөөдрийн дугаараар илүү $10 илэрхийлэгдэх бондуудын өгөөж ямар байдгийг, мөн олон улсын зах зээл дээр гарч байгаа бондуудын онцлогуудыг та бүхэндээ танилцуулах болно. Тэгэхээр олон улсын зах зээл дээрх бондуудын хувьд гэх юм бол дотоодын төгрөгийн бондуудтай харьцуулахад харьцангуй үнийн хэлбэлцэл өндөртэй байдаг. Үнийн хэлбэлцэл байгаагаас шалтгаалаад бид бүхэн илүү анх тогтсон хүүгээс илүү өндөр өгөөжийг бас авах боломжтой байдаг гэж хэлж болж байгаа. Тэгвэл олон улсын зах зээл дээрээс бонд авахд бид яг юуг анхаарах ёстой вэ? Ялангуяа манай дотоод зах зээл дээр оролцдог, дотоод бонд худалдаж авдаг хөрөнгө оруулагч нарын хувьд бол түгээмэл асуултуудыг дараах слайд дээр харуулсан байна. Мэдээж хамгийн түрүүнд анхаарах зүйл нь юу вэ гэхээр үнийн асуудал байдаг. Дотоодын бондуудын хувьд бондуудын үн харьцангуй тогтмол байдаг, тийм ээ. Нээлттэй бондуудын үн маш бага зэргийн хөдөлгөөнийг үзүүлж болдог. Харин олон улсын зах зээл дээр хөрөх чадвар өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор үүний ер нь өсөх, буурах энэ механизм явдаг байна. Жишээлбэл аливаа бондыг анх гаргахдаа $100 гаргасан гэж бодъё, тий. Зах зээл дээр эрэлт өндөр байх юм бол тухайн бондын үн 103, 105 ч байд юм уу, тий, өсөх боломжтой. Хэрвээ эрэлт бага байх юм бол 97, 95 ч байд юм уу, буурах боломж байдаг. Тэгэхээр нөгөө талдаа тухайн бондын үн унсан үед буюу 95 дээр худалдаа авалт хийсэн үед тухайн бондын хугацаа дуусах үед илүү өндөр өгөөжийг хөрөнгө оруулагч, худалдагч, авахч авч байдаг. Хүүгийн хувьд байна. Хүүгийн хувьд бонд гаргагчийнхаа зүгээс харах юм бол энэ бол хөрөнгө оруулагч нартаа жил болгон тогтмол өгж байгаа өгөөж. Хөрөнгө оруулагч тараас харах юм бол бондод хөрөнгө оруулалт хийчлээ. Тухайн хөрөнгө оруулалтаасаа жил болгон тодорхой хэмжээний өгөөжийг авч идэг, тийм. Энэ нь хүү байна. Өгөөжийн хувьд түрүү хэлсэн зах зээлийн үнийн зөрүү байгаа, тийм ээ. Зах зээлийн үнийн зөрүүний ашиг дээр нэмэх нь хүүгийн өгөөж. Ингээд энэ нь нийлээд жилээр илэрхийлэгдсэн өгөөжийн түвшин гардаг. Жишээ аваад хэлэх юм бол Монгол улсын засгийн газраас гаргасан 2032 онд дуусах бондын өгөөж 572% байна. Нөгөө талдаа хүү бол 595% буюу өгөөжийн түвшин хүүгээсээ багаар илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр энэ юу илтгэж байна вэ гэхээр олон улсын зах зээл дээр манай засгийн газрын бондын эрэлт өндөр байна. Үүнээс шалтгаалаад үн бол өндөр байна. Өгөөж харьцангуй бага байна гэдэг ийм дүгнэлтийг хийж болж байгаа. Тэгвэл зөвхөн засгийн газрын бонд гэлтгүү бусад маш олон хөрөнгө оруулалтын хэрэгслүүд байгаа. Мэдээж хөрөнгө оруулагч нарын маань мэддэг хувьцаа, хадгаламж, coin гэх мэтлэн байгаа. Тэгвэл энэхүү график дээр өгөөж болон эрсдлийн төвшинг хуваагаад аваад үзье л да. Мэдээж хамгийн өндөр эрсдэлтэй буюу түүнийгээд байгаа хамгийн өндөр өгөөчтэй нь бол coin байж болно. Coin хөрөнгө оруулалт. Дараа нь магадгүй хувьцаа орж ирж байгаа. Хувьцааны хувьд бол хувьцааны ханшийн зөрүү, мөн ногдол ашиг гэдэг зүйлээс өгөөжийг авдаг. Мөн эрсдлийн хувьд арай харьцангуй өндөр болж байгаа. Харин дараа нь компани бонд буюу компаниудаас хөрөнгө оруулагч нар санал болгож буй, хөрөнгө оруулалт татж буй, компаниудын бонд. Эрсдэл өгөөжийн хувьд бол харьцангуй яг алтан дунджийг барьсан үзүүлэлттэй байна. Дараачих нь хүн болгоны сайн мэдэх уламжлалт, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох хадгаламж. Тодорхой нэг жилийн 12 орчим хувийн хүүтэй банкнд мөнгөө байршуулж жилийн өгөөжийг авах. Харин хамгийн эрсдэл багатай мөртлөө өгөөжийн хувьд харьцангуй бага байдаг нь бол засгийн газрын бонд ороод ирж байгаа гэсэн. Яг мэдээж засгийн газруудаас гаргаж байгаа олон улсуудын засгийн газраас гаргаж байгаа учраас эрсдлийн түвшин харьцангуй бага байгаа. Өгөөжийн түвшин бол ч гэсэн харьцангуй бага. Гэхдээ бондын ханшийн үнийн зөрүү хэлбэлцлээс шалтгаалаад энэхүү өгөөж маань өндөр болох тохиолдол байгаа, буурах тохиолдол байгаа гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар магадгүй тухайн засгийн газрын бондыг үн унсан үед нь худалдаж авах юм бол тухайн хөрөнгө оруулагчийн өгөөж өндөр
байх магадлал маш өндөр гэж хэлж болж байгаа. Тэгэхээр эдгээртэй холбоотой маш олон жишээнүүд зөвхөн засварын газрын бонд төрж гэлтгүү за компани бондууд төр ч гэсэн гарч ирж байгаа. Жишээлбэл өнгөрсөн за 2 жилийн өмнөх за Голланд банкны гаргасан бонд төр ч гэсэн энэ жишээ үл ажиглагдсан байгаа шүү дээ. За тэгвэл үргэлжлүүлээд за бондын өгөөж болон үн яг юунаас олж өөрчлөгдөд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгвэл за улс орн бодлогын хүү гэдгийг Монгол банк, төв банкнуудаас гаргадаг. За тэгвэл бодлогын хүү өсөхөд бондын үн яаж байгаа, бодлогын хүү буурахад бондын үн яаж байгаа, үүнээс шалтгаалаад өгөөж ямар төвшөнд тогтох вэ гэдэг зүйл маань шалтгаалж байгаа. За жишээлбэл за бодлогын хүү хэрвээ өсөх юм бол бондын үн буурч байгаа гэсэн. Хуучин байгаа бондууд. Ягаад гэвэл бодлогын хүү за 10 байж байгаад 12% боллоо гэхэд за шинээр гарч байгаа бондуудын одоо хөвөл илүү өндөрөөр тогтно гэж хэлж болно. Тэгэхээр хуучин гарцсан байгаа бондуудын за магадгүй үн буураад эрэлт багасч байгаа учраас үн буурч байгаа гэсэн. За тэгэхээр тэр хуучин гарсан бондуудын үнийг унсан дээр нь хэрвээ худалдаж авах юм бол өгөөжийг илүү өндөр авах магадлал өндөртэй гэж хэлж болж байгаа. Одоо графикаас харах юм бол энэ дээр Америк нэгдсэн улсын 20 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж болон үнийг харьцуулж харуулсан байна л да. Дээдлийн график дээр бол 20 жилийн хугацаатай засгийн газрын бондын үнийг, доотлын график дээр бол өгөөжийг. За тэгэхээр энэ хоёр бол эсрэг хөдөлгөөнтэй буюу үн өслөө, өгөөж бурлаа, үн бурлаа, өгөөж өслөө гэдэг. Төрөүний хэлсэн жишээн дээр тий. Магадгүй зах зээл дээр анх бонд гаргахад $100 гаргалаа гэж бодъё тий. За тэнгуү зах зээл дээр эрэлт багасаад ирлээ. Магадгүй эдийн засаг мууцсан байж болно тий. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За үүнийгээ дагаад тухайн бондын өгөөж өсдөг. Үн буурснаар шалтгаалаад. Тэр магадгүй 5% өгөөжтэй байсан юм 7% болоод өсчлөө. Энэ үед хөрөнгө оруулалт хийхэд бол хөрөнгө оруулагчид хамгийн аттрактив үе байдаг буюу өгөөж хүртэх боломж хамгийн өндөртэй юм үе байдаг гэж хэлж байна. Нэг ёсондоо бол за зах зээл дээр $100-оор илэрхийлэгдэж байгаа бондын үн $80 болцсон. Тэгээд $80-оор тэр бондыг би аваад за магадгүй жилийн дараа ч юм уу хугацааны эцэст буцаага $100-оор зарах боломжтой л гэсэн. Яг хаа ханшийн зөрүүнээс олж байгаа $20. За тэгээ үн дээр нэмдэг нь за яг 10% хүүтэй гаргасан байлгүй 10% хүүг аваад нэмэх нь ханшийн зөрүүний ашигла гэж хэлж болж байгаа. Тэгээ үүнээс шалтгаалаад өгөөж өндөр гарч байгаа л гэсэн. За үргэлжлүүлээд бүгдээрээ олон улсын зах зээл дээр гаргасан Монгол улсын засгийн газрын болон корпорацуудын бондуудын талаар харцгаая. За тэгэхээр яг одоогийн байдлаар Монгол улсын засгийн газрын гаргасан нийтдээ 3.5 тэрбум $, үлдэгдэл бүхий бондууд бол зах зээл дээр арилжаалагдаж байна. За корпорацуудын бондуудын хувьд бол 3.3 тэрбум $, үнэлгээ бүхий бондууд бол арилжаалагдаж байгаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн байдлаар Америк нэгдсэн улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 453% байна. За гэтэл Монгол улсын засгийн газрын гаргасан бондуудын дундаж өгөөж 547%-тай байгаа буюу Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын өгөөжөөс ердөө 194%-аар л өндрөөр зах зээл дээр өгөөж нь бол байна. За тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр за эрсдлийн хувьд бол Монгол улсын засгийн газрын бондыг бол харьцангуй эрсдэлгүй гэж харж байна гэж хэлж болохоор. Нөгөө талдаа олон улсын хөрөнгө оруулагч, томхон хөрөнгө оруулалтын сангууд Монгол улсын засгийн газрын бондуудыг худалдаж авах эрэлт бол маш өндөр байна. Үүнээс шалтгаалаад Америкийн засгийн газрын бонд болон манай засгийн газрын бондын өгөөжийн зөрүү бол маш бага болж орж ирж байгаа. Тэгэхээр ер нь жишээ аваад хэлэх юм бол сайхан 3 сард тийм ээ манай засгийн газар шинээр олон улсын зах зээл дээр бонд гаргасан шүү дээ. За тухайн бондын хүү бол 595%-аар тогтсон байгаа. За тэгэхээр ер нь яг бодит нөхцөл байдал дээр Америкийн 10 жилийн хугацаатай бондын өгөөжтэй адил хэмжээнд хүүтэй бонд гаргачих юм бол олон улсын хөрөнгө оруулагч нар тухайн бондыг худалдаж авахгүй тийм үү. Мэдээж эрсдэлгүй өгөөж нь 453%-тай байгаа учраас илүү өндөр гарах шаардлага гарна. Тэгэхээр энэ хоёрын зөрүүг бол эрсдлийн нэмэгдэл гэж нэрлэдэг. За Монгол улсын бондын хувьд бол эрсдлийн нэмэгдэл түүхэн бага хэмжээндээ ирсэн буюу олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг одоогийн байдлаар
маш их хэмжээнд бол татж байна гэж шууд хэлж болохоор. За харин корпорацуудын бондуудын хувьд бол дундаж өгөөж 8.2% түвшинд бол байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ Монгол улсын засгийн газрын бондуудын талаар харцгаая. Ямар бондууд байна одоогийн байдлаар. Ерөнхий байдлаар яг 2029 он хүртэл гадаад өрийн дарамт бол харьцангуй бага харагдаж байна. Графикаас харахад зарим бондуудын төлөлтүүд эхнээсээ төлөгдөд эхэлсэн. За 2029 оноос эхлээд за 350 тэрбум $, бондын төлөлт хүлээгдэж байгаа гэж хэлж болж байгаа. За өнгөрсөн хугацаанд бондуудын төлөлтийн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй ярил. За 2012 онд бол Монгол Засгийн газар Чингис бондыг бол анх гаргаж ирсэн тийм үү. За үүнээс хойш нийтдээ 7.8 тэрбум $-ын үнийн дүнбүхий бондыг бол олон улсын зах зээл дээр бол гаргацсан байгаа. За үүнээс бол 5.4 тэрбум $-ыг нь өнөөдрийн байдлаар бол төлж барагдуулсан байна. За долларын бондуудыг ярихад тийм ээ. За одоогийн байдлаар үлдэгдэл бонд гэх юм бол 2.4 тэрбум $-ын үлдэгдэл бүхий бондууд бол олон улсын зах зээл дээр арилжаалагч. За эндээс жишээ аваад хэлэх юм бол 2027 онд дуусах Century 1 бонд те $342 сая үлдэгдэл байна. 28 онд дуусах Century 2 бонд $220 сая. За ингээд 29 он 30, 31, 32 он хүртэл Монгол Улсын засгийн газрын нийтдээ 6 төрлийн бонд бол одоо зах зээл дээр олон улсын зах зээл дээр бол худалдаа авахд бэлэн арилжаалагч байна гэж хэлж болох. Тэгэхээр яг хоо манай засгийн газраас гаргаж байгаа $10 илэрхийлж байгаа бондын за эргэн төлөлтийн хуваар одоо яг хоо энэ жилээс эхлээд эхэлж байна. За энэ байдал маань за мэдээж гадаад валютын ханшид нөлөөлөх үү, төгрөгийн $10 ханшид, төгрөгийн $10-тай харьцах ханшид хэр зэрэг нөлөө байгаа. Мэдээж гадагшаа доллар гарах урсгал нэмэгдэх үү, яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. За одоо ер нь бол 2024-25 онуудад бол бондын үндсэн төлөлт бол ихтэй он жилүүд байсан тий. За одоо жишээлбэл 24 оны хуралдай бондын хувьд бол 600 сая, 26 оны номод бондын хувьд бол 600 сая гэх мэтчлэн. За ер нь бол валютын гарах урсгал өндөр байсантай шалтгаалаад ер нь бол төгрөгийн ханш $10 эсрэг бол бас хүчтэй суларч байсан тухай үед. За энэ жил бол бондын төлөлт бол байхгүй. За эх онд бол 27 онд тийм ээ Century 1 бондын төлөлт явагдана $342 сая буюу бас харьцангуй түүхэн төлөлтүүдэд харах юм бол бага гэж хэлж болно. За үүнээс шалтгаалаад ер нь бол бонд талаас харах юм бол валютын гарах урсгал харьцангуй бага байна гэж хэлж болох байна. За үргэлжлүүлээд эдгээр бондуудын нөхцлүүдийг харцгаая, ерөнхий нөхцлийг тийм ээ. За 27 онд дуусах Century 1 бондын хувьд бол хамгийн бага хүүтэй бонд гэдгээр бол онцлог 3.5% хүүтэй. За жилээр илэрхийлэгдсэн өгөөжийн түвшин бол 5.4%-тай байна. За яагаад энэ бондын хүү 3.5% маш бага байгаа юм бэ? За бусад бондуудыг нь хараад үзэх юм бол одоо 28 онд дуусах бондын хувьд бол 8.6% ч гэдэг юм уу тий. За 29 онд дуусах бондын хувьд бол 7.8% ч гэдэг юм. За Century 1 бондын хувьд бол онцлог нь 2021 онд бол татан төлрүүлжсэн бонд байна. За тухайн онд ч нэг ковид араас цар тахлын дараа одоо эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд байсан тий. Үүнээс шалтгаалаад бол улс орнууд бодлогын үгээ бол маш бага түвшинд хадгалж эдийн засгийн тэлэлтийг бол өдөөж ирсэн. Ийм он жилүүд байсан. За энэ үед бол ялангуяа Америк нэгдсэн улсын бодлогын үе бол 1.2% тийм ээ. За үүн дээр бол Монгол Улсын засгийн газрын эрсдлийн нэмэгдэл бол нэг 3%, ойролцоогоор 3% байсан байна тий. За ингээд бол тухайн үед бол хүү 3.5%-аар бол тогтчихсэн юм жишээ. Хэдийгээр яг хуу тухайн үед хүү 3.5%-аар буюу баг дээр тогтчихсэн ч гэсэн одоогийнхтой харьцуулахад бага. За өгөөжийн хувьд бол эдгээр бондуудын хувьд бол төстэй төвшин байна гэж харж болж байна. Тэгэхээр нөгөө түрүүний ярьдаг бодлогын хүүгээс шалтгаалаад хүү өсөж буурахаас шалтгаалаад бондын өгөөж нэмэгдэхүү өсөхөө за бондын үн яадаг вэ гэдэг зүйл яг энэ зүйлээс харагдаж байна гэж харж болж байгаа. Тэгэлгүй байна. За яг хөрөнгө оруулагч талаас хараад үзэх юм бол одоо мэдээж хөрөнгө оруулагч бол хүүгийн төвшин өндөр, эрсдэл багатай ийм бондуудыг бол харж байгаа шүү дээ, тийм ээ. За засгийн газрын бондуудын хувьд бол рейтингийн хувьд бол BB, S&P рейтинг гэсэн хувьд бол BB хасах буюу эрсдэл өндөртэй ийм ангилалтай улс орондоо бол багтдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй доктортой байгаа шалтгаалаад
Ялангуяа 25 онтой харьцуулах юм бол нэлээд тогтворчод ирлээ тий. Одоо гадаад худалдаа 60%-аар өссөн ч гэдэг юм уу тий. За үүнээс шалтгаалаад ер нь бол нэлээд аттрактив байгаа нь бол харагдаж байгаа. За үргэлжлүүлээд бүгдээрээ дараах график дээрээс Монгол Улсын засгийн газрын бондын өгөөж юмрыг харцгаая. За яг өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн хаалтын ханшаар Америк нэгдсэн улсын 10 жилийн хугацаанд бондын өгөөж бол 453% өгөөжтэй. За Монгол Улсын хувьд бол 547. За хугацааг ухраагаад харах юм бол 2025 оны 4-5 дугаар сард засгийн газрын бондын дундаж өгөөж 9.5% төрсөн байна. Тэгэхээр энэ үед хөрөнгө оруулагч тухайн бондыг худалдаж авсан бол хугацааны төгсгөл гэхэд бол жилд дунджаар 9.5% өгөөжийг бол хүртэх боломжтой байж байна. Өнөөдөр бол жилд дунджаар 5.5% өгөөжийг хүртэх боломжтой харагдаж байгаа шүү дээ, тийм ээ. За тухайн үед юу болсон бэ гэхээр та бүхэн сайн санаж байгаах. За Монгол Улсын эдийн засаг бас уулуурхайн нөхцөл байдлаас шалтгаалаад нэлийн хүндэрж орж ирсэн, тийм төсвийн тодтол хийсэн, нүүрсний экспорт бол буурж орж ирсэн. Гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалаад бол олон улсын зах зээл дээр Монгол Улсын засгийн газрын бондын эрэлт бол буурсан байдаг. За үүнээс шалтгаалаад бол бондын өгөөж 9.5% тухайн үед бол хүрч байсан. За энэ үед бол хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн хувьд бол өнөөдөр бас өгөөжийн түвшин харьцангуй өндөр явж байх ийм боломж бол байжээ. Тэгээ маркет дээр бол нэг ийм үг байдаг шүү дээ, тий. Эрсдэл гарах үед бол одоо нөгөө талдаа боломжийг бол бий болгож байгаа гэдэг, тий. Тэгээ энийг бол энэ үгийг бол яг энэхүү график дээрээс ялбар харж болох юм л да. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Засгийн газрын бонд гэхээс илүү корпорацийн олон улсын зах зээл дээр гаргасан $10 бондуудыг харьцгаая. За компани бондуудыг харахад илүү манай Монгол улсын хувьд банкнууд илүү олон улсын зах зээл дээр бонд гаргаж байгаа. Голомт банк, Худалдаа хөгжил, Төрийн банк, за сая сүүлд Эм банк бас олон улсын зах зээл дээр бонд гаргасан. За компани бондуудын хувьд за засгийн газрын бондоос харьцангуй хүү өндөртэй, за түүнийгээ дагаад өгөөж өндөртэй болчихж байгаа гэж хэлж болж байна. Тэгэхээр энэ яагаад компани бондууд илүү за хүүний хувьд за жишээлбэл Голомт банкны за хүүний хувьд 11 орчим 8 орчим хувьтай байна. За тэгвэл энэ хүү яг яаж тогтож байгаа вэ компаниудын хувьд? За түрүү хэлсэнчлээ ер нь бол одоо Монгол Улсын засгийн газрын бондын хүү тогтохдоо Америкийн нэгдсэн улсын засгийн газрын 10 жилийн хугацаанд хүү өгөөжийн одоо зөрүүнээс шалтгаалж бол тогтож байгаа тийм ээ. За тэгвэл дотоодын корпорациудын бондуудын өгөөж яаж тогтдог вэ гэхээр Монгол Улсын засгийн газрын бондын өгөөждөр эрсдлийн нэмэгдэл хэд байх юм бэ? За үүнээс шалтгаалж хүү нь бол тогтдог байна. За энэтэй холбоотойгоор ер нь бол эдгээр бондуудын хүү бол Монгол Улсын засгийн газрын бондтой харьцуулбал өндөр. За өгөөжийн түвшин ч гэсэн өндөр байдаг гэж хэлж болохоор байна. За яг одоогийн байдлаар бол Монгол Улсын одоо дотоод үйл ажиллагаа явуулж байгаа корпорациудын олон улсын зах зээл дээр гаргасан бондууд бол нийтдээ нэг 3.3 тэрбум $. Үнэлгээтэй бол байна. За энэ дотор 27 онд дуусах гэх юм бол Голомт банкны бонд байна. За МИК Худалдаа хөгжил Улаанбаатар хотын бонд тийм ээ. За 28 онд дуусах Хөгжлийн банк, Төрийн банк, за Эм банк ч гэдэг юм уу тийм. За үргэлжлээд 30-31 онд бол Mongolian Mining Corporation те MMC за цэцэнс майнинг гэх мэтчлэн бондууд бол байгаа. За энэ дундаас өгөөжийн хувьд бол хамгийн өндөр өгөөжтэй нь бол 2031 онд дуусах цэцэнс майнинг компани гаргасан бонд байгаа. За жилийн хүү бол 11% хүүтэй. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн хаалтын ханшаар үзэх юм бол өгөөжийн түвшин 10.2% буюу за яг өнөөдөр та худалдан цэцэнс майнингийн бондыг худалдаж авах юм бол жилд дунджаар 10.2% өгөөж хүртэх боломжтой ийм бондууд бол байгаа нь харагдаж байна. За ингээд бол нийтдээ хэдийн те 10-аас дээш нэр төрлийн бондууд бол одоо арилжаалагч байна. За энийг бол хизээч худалдаж авах боломжтой. За үнэ цасны компаниуд хэмжүүлээд хөрөнгө оруулагч нар за төгрөгийн за валютын ханшийн эрсдлээс шалтгаалаад за $10 хөрөнгө оруулах илүү одоо бодолтой байдаг. Тэгвэл эдгээр компаниудын бондыг худалдаж $10 авахд тодорхой нэг шаардлага байгаа юу? За доод лимит ч гэдэг юм уу, хязгаарч гэдэг юм уу? Ямар нөхцлүүд байгаа вэ? За
Одоо түрүү хэлсэн Монгол Улсын засгийн газрын бонд, корпорациудын бондыг олон улсын зах зээл дээрээс худалдан авахад хамгийн доод үнийн дүн бол 200 мянган доллар байдаг. Гэхдээ энэ 200 мянган ам долларт таны хөрөнгө оруулах байгаа мөнгөнд дүн хүрэхгүй байж болно те. Тэгэх юм бол одоо өөр хөрөнгө оруулах боломжтой хүмүүсийн мөнгө хөрөнгөтэй нийлүүлээд 200 мянган доллараар багцлаад ер нь бол худалдаж авдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол аль ч үн цасны компани дээрээс бол тухайн бондуудыг бол худалдаа авах боломжтой гэж хэлж болно. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр $1000 байсан ч худалдаж авах боломжтой гэж хэлж болж байна зүг үү? За үргэлжлүүлээд бондод ер нь хөрөнгө оруулах шалтгааны талаар ярьцгаая л да тий. Ялангуяа саяны ярьсан ам долларын бондод хөрөнгө оруулахад давуу талууд нь юу байгаа юм бэ гэдэг талаар бол ярьцгаая. Тэр бол яг бондод хөрөнгө оруулахын давуу тал гэвэл маш олон байгаа. За нэг талаасаа хөрөнгө оруулагч, нөгөө талаасаа бонд гаргаж байгаа компани. Тэгэхээр энэ хоёрын хооронд компани болон хөрөнгө оруулагч гэсэн хоёр тал, хоёуланд нь маш олон давуу талууд байдаг. За компанийн хувьд бол мэдээж санхүүжилт татчих чинь тийм ээ хөрөнгө оруулагчдаас. За банкнаас зээл авахаас илүүтэй, банкнаас илүү өндөр үнэтэй зээл авахаас илүүтэй хөрөнгө оруулагч нар арай бага хүнтэй бондыг санал болгосон нь илүү давуу талтай болчих. За нөгөө талаас хөрөнгө оруулагч талдаа ямар одоо давуу талууд байна вэ гэвэл за хамгийн ихнийх нь бол валютын ашиг эрсдлээс өөрийгөө хамгаалах. Ам долларын бондод хөрөнгө оруулснаар. За Монголын за төгрөгийн ам доллартай харьцах аншуул жил ирэх тусмал одоо чангарч байгаа тийм ээ. Тэгэхээр 16 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд тооцоод үзэх юм бол жилд дунджаар нэг төгрөгийн анш ам долларын эсрэг 5.2%-аар бол суларч байна. Тэгэхээр ам долларын бондод ч гэдэм юм те ам долларын хадгаламж одоо эзэмшиж байгаа хүмүүсийн хамгийн гол харж байгаа зүйл бол валютын хяншийн эрсдлээс л хамгаалах шүү дээ те. Энэ ч утгаараа ер нь бол ам долларын бонд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг бол найдвартай хадгалах юм бас боломж байна. Үүн дээр нэмэгдэх нь одоо за дотоодын ам долларын бондын ам долларын хадгаламжийн хөөнийг 3.2 орчим хувьтай байгаа. За тэгвэл хоёулангийнхын саяны ярьсан бондуудын дундаж хөөнийг 5.5-аас 8.2% хооронд байгаа. Тэгэхээр нэгдүгээрт өндөр өгөөжийг өгч чинь. За мөн дээрээс нь за тухайн одоо харилцагч банкнд мөнгө хадгалуулахад 1 жилийн хугацаатай төгждөг. 1 жилийн дараа л хүүтэйгээ мөнгө авах боломжтой байдаг бол за бондуудын хувьд улирал тутам болон хагасжил тутам тодорхой тэр хугацааныхаа хүүг авдаг. За тэгээ хүүгээ буцаагаад тухайн бонддоо ч юм уу өөр ямар нэгэн бондод хөрөнгө оруулах боломжтой байдаг учраас хүүнээс хүү бодогдоод явдаг гэсэн үг. Тэгэхээр илүү өндөр өгөөжийг бид бүхэнд олгож өгдөг. За мөн дээрээс нь хөрөг чадварын хувьд бол маш өндөр. Тэр ер нь бол одоо зарим хүмүүс бол хадгаламж хэлбэрээр байршуулад хугацааныхаа дунд гарыг гэхэр хүүгээ цуслана шүү дээ. Тийм ийм асуудал байдаг. Тэгэхээр олон улсын зах зээл дээр хөрөг чадвар өндөр байдаг учраас ер нь бол эзэмшиж байгаа бондоо зараад хязгаарч гарах боломжтой. Хязгаарч өөрийнхөө мөнгө одоо эзэмшлийг мөнгөжүүлэх боломжтой байдаг. Бас нэг хөрөг чадвар илүү өндөр гэсэн. За мөн одоо бас мөн хязгаарч худалдаж авахд илүү боломжтой гэсэн. Аль ч үн цасны компаниар дамжуулаад төгрөгийн болон ам доллараар илэрхийлэгдэх ямар ч бондод ямар ч хөрөнгөөр хөрөнгө оруулах боломж байгаа. За буцаад тэгээд магадгүй одоо би бонд авлаа гэхэд 14 хоногийн дараа тэр бондоо буцаад үн цасны компанида зарах чих юм уу? Тэр бондоо буцаад үн цасны компанида зарах чих юм уу? Илүү хөрөх чадвар за тэгээд худалдаж авах боломжийн хувьд одоо илүү хэлбэр болчихсон гэсэн. Тийм. За мөн дээрээс нь одоо дөрөв бит хоёр засгийн газрын болон корпорациудын бондыг ярьлаа тий. Олон улсын зах зээл дээр харилцаалагч. За альва улсыг яриад үзэх юм бол тухайн улсын засгийн газрын бонд нь ер нь бол хамгийн эрсдэлгүй өгөөчтэй ийм үн цаас байдаг. Тэгэхээр ер нь бол засгийн газрын бонд хөрөнгө оруулснаар таны хөрөнгө маш найдвартай хадгалагдж байна л гэсэн үг тийм ээ. За ийм боломж бол бас байдаг. Тэгэхээр эцэст нь хэлэхэд за хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүст хэлэхэд за өөрсдөө нэг хөрөнгө оруулалтын багц гэж бүрдүүлээ гэж бодъё тий. Тэгэхээр багцынхаа хамгийн багадаа нэг 20 орчим хувийг засгийн газрын бондод эрсдлээ хамгаалж чинь гэсэн үг шүү дээ. За тэгээ үлдсэн 40 орчим хувийг компани ам долларын болон төгрөгийн бондуудад хувааж тараан байршуулад за үлдсэн 40%-ийг нь хувьцаанд хөрөнгө оруулалт хийх маягаар өөрсдийн хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх юм бол эрсдэл өгөөжийн хувьд харьцангуй доктортой байна гэж хэлж болж байгаа гэсэн.
За тэгэлгүй явах уу. За өнөөдрийнхөө дугаараар бид бүхэн олон улсын зах зээл дээр гаргасан Монгол Улсын засгийн газар болон корпорацуудын бондуудын талаар мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.